2025 оны эхний сарын байдлаар Монгол улсын экспортын уулуурхай экспортын 44.1%-ийг чулуун нүүрс, 25.9%-ийг тэсийн хүдэр, алтул 7%, төмрийн хүдэр баяжмал 4.1%-ийг экспортлоод байна. Нүүрсний экспортын орлого дээр ярих юм бол 2024 оны 1 сартай харьцуулахад бол нүүрсний экспортын орлого 240 сая америк доллараар буурсан байна. Үнийн хувьд тонн тутмын нүүрсний үн 81 америк доллар байна. Энэ нь 2024 оны 1 сартай харьцуулах юм бол 38 америк доллараар жилийн хугацаанд нүүрсний үн унаад байна. Тэгвэл олон улсын зах зээл дээр 2024 оны 3 дугаар сарын 1-ээс хойш нүүрсний үн ямар байгааг та бүхэн дэлгэцэн харж байна. 2024 оны 3 дугаар сарын 1-ний байдлаар 1 тонн нүүрсний үн дунджаар 132 америк доллар байсан. Ингээд нүүрсний үн 9 сард бол бага хэмжээгээр өссөн, 11 сард өссөн. Ингээд 2 тонн нүүрсний үн 102 америк долларт хүрээд байгаа. Жилдээ харьцуулах юм бол 3 сараас хойш 2 дугаар сарын хүртэл нүүрсний үн дунджаар 30 орчим доллар, 12 сараас 2 дугаар сарын 3 сарын дунджаар бол 20 орчим доллараар бол олон улсын зах зээл дээр хятадын нүүрсний үн бол ийхүү унаад байна. Ийхүү олон улсын зах зээл дээрх нүүрсний үн бол 100 доллар руу орж ирсэн. Биржийн үн бол Монгол улсын хувьд 72 доллараар бол тонн тутмын нүүрсийг экспортлж байгаа. Нүүрсний үн унснаар Монгол улсын эдийн засагт улсын төсөвт томоохон цоорхой гарч болцсохгүй байна. Монгол улсын хувьд уулуурхан орлогоос бол дийлэх улсын төсөв бүрдүүлдэг. 2025 онд ч гэсэн экспортын орлого өндөр. Улсын төсвийг бол тэр хэмжээгээр өөдрөгөөр төсөөлж баталсан байгаа. 25 оны тухайд Монгол улс 83 сая тонн нүүрс экспортлоход төлөвлөж исэн. Гэвч үн энэхүү зах зээл дээр унснаас шалтгаалж нүүрсний бит хэмжээг нэмэхээсээр аргагүй болж байгаа. Өөрөөр хэлбэл бит хэмжээг нэмж байж бид өнөөдөр 25 онд баталсан 30 гаруй их 80 төгрөгийн улсын төсвийн орлогыг бүрдүүлэх юм боломж бүрдээд байгаа. Эдийн засаг хөгжлийн сайд Ган төмрийн хэлснээр бол 83 сая гэдэг тоо бол 100 сая болсон. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар өнөөдөр 100 сая тонн нүүрс экспортлох юм үүргийг хүлээж байгаа. Бэрхшээл бол байна. Мэдээж 100 доллараар тооцсон байсан нүүрс маань 70 доллар руу буухаар энд алдагдал бол тэртээ тэрэнгүү гарч байгаа нь бүхэнд харагдсан. Өөрснийгөө сайн дайчлах хэрэгтэй. Засгийн газрын яамдууд ажиллаа сайн хийх хэрэгтэй. Ялангуяа тэр экспортыг нэмэгдүүлэх дээр бүгдээрээ ажил хийя л гэж. Ажил хийх юм бол бид нар давж чадна. Үн унж байгаа учраас илүү сөрж ажиллая л гэж. 2 сарын 14-нд Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий сайд Ли Чанар засгийн газар хоорондын гашуун сухайд ганц мод хил холболтын төмөр замын нарийн царгийн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээ бол Монгол улсын хувьд ихээхэн хүлээлтийг авчирч байгаа. Өөрөөр хэлэх юм бол нүүрсний экспортын орлогыг нэмэхийн тулд гашуун сухайд ганц мод хил холболтын төмөр замыг холбохоос гадна бичигт шивээ хүрэн сэхээ зэрэг хил холболтын бомбуудын хүчин чадлыг нэмэх бол ийм өндөр хүлээлттэй байгаа. Тухайлах юм бол шивээ хүрэн сэхээ бомб дээр бол 10 сая тонноор нүүрсний экспортыг нэмэх ийм хүлээлттэй. Үүнд бол Хятадын талаас 2 км, Монголын талаас 10 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийчих юм бол тээвэрлэлтийн асуудал хэлбэр болж энэ бусад бомб гашуун сухайд ганц модоос бусад бомб дээр бол нүүрсний экспорт бол бит хэмжээ нэмэгдэнэ гэсэн ийм өндөр хүлээлттэй байгаа. Уг гэрээн дээр Монгол улс нүүрсний экспортын дундаж үүнийг тонн тутамд нь 129 америк доллар ахаар бол гэрээг үзгэлсэн. Гэхдээ олон улсын зах зээл дээр нүүрс унжаагаатай шалтгаалаад Бүгд найрамдах Хятад ард улсын бирж болон олон улсын бирж гэсэн хоёр юм дундаж үнээр бол тухай цаг үед нь нүүрсний үнийг тогтоож Монгол улсаас Бүгд найрамдах Хятад ард улс нүүрс импортоор авах юм гэрээ хэлцлийг байгуулад байгаа. Хилцээр хийж байгаа тал маань албан ёсоор гашуун сухад ганц модоо эхлээд гэрээгээ хийчихье. Тэгээд нөгөө хоёр нь бэлэн байгааг бүгд харж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хоёроо бол эргэлтэнд оруулаад ингэ явъя гэдэг ийм зүйл дээр бол бүрэн ойлголцож байгаа учраас бид нар бол богино хугацаанд энэ хоёр юугаа бол нээж чаднаа л гэж харж байгаа. Тэгэхээр Монгол улсын тухайд 2025 он бол сорилтын жил гэдэг эдийн засгийн сайд онцолж байна. Өөрөөр хэлэх юм бол нүүрсний бит хэмжээг бол үнийг бол бид нэр хөдөлгөж чадахгүй. Тийм учраас бит хэмжээг хэрхэн өсгөх вэ гэдэг дээр гол засгийн газрын ажил төвлөрч байна.